Баянгол дүүргийн засаг дарга Самбайбаатар санаачлаад Баянгол боловсролын хүрээнд бол багш хөтөлбөрийг дэмжиж, багш солилцох, багшийн хөгжлийг дэмжих, туршлага солилцохын хөтөлбөрийн хүрээнд бол 19 сургуульд бол Филиппин багш нарыг ажилуулах ийм үйл ажиллагааг бид нар өнөөдрөөс эхэлж байна. За энэ үйл ажиллагааны анхны эхлэл бол Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40 багш маань Филиппин улсад англи хэлний 21 хоногийн сургалтанд хамрагдаж төвшнгөө дээшлүүлсэн баха. За мөн Филиппин улсын 19 багш Баянгол дүүргийн сургуулиудад ирснээр Баянгол дүүргийн багшийг хөгжлийг дэмжих, багшийг чадваржуулах, хүүхдүүдийн ахиц амжилтыг ахиулах тал дээр сургуулиудаа хамтарч ажилд хичээл заанаа. Сайн байцгаана уу, миний нэр Самбай Баха гэдэг товчлоод Сэм гэж дуудаж болно. Би бакалаврын зэрэгтэй бөгөөд мэрэгжлийн багшийн лицензтэй. Одоо Монголд англи хэлний багшаар ажиллаж байна. Англи хэл нь дэлхий дээр өргөн хэрэглэгддэг заах арга харилцааны хэрэгсэл учраас маш чухал юм аа. Сайн байцгаана уу, миний нэр Joy гэдэг. Би Филиппин улсын Сибу хотоос ирсэн. Монголд ирсэндээ маш их баяртай байна. Филиппинд би 4 жил бага ангийн багшаар ажиллаж байсан туршлагатай. Харин одоо Монголд ирээд догтлох, сандрах зэрэгцсэн мэдрэмжийг мэдэрч байна. Мөн Монголын соёл уламжлалыг илүү их мэдхийг хүсэж байна. Сургуулийнхаа сурагчтай танилцж байгаадаа баяртай байна.